Итали улс нь Погийн тэгш талаас гадна Альпийн нуруунаас эхлээд газар дундын тэнгис хүртэлх өндөрлөг улсаар хүрээлэгдсэн Сицилийн арал, Сардине арал, Элба арал болон бусад 70 гаруй жижиг арлаас бүрддэг нэн үтсгэлэнтэй байгалийн тогтц бүхий орон бөгөөд Сан Мариногийн бүгд найрамдах улс, Ром дахь Ватиканы хот гэсэн хоёр тусгаар улсаас бүрддэг. Улсын эдийн засгийн гол салбар нь аялал жуулчлал, загвар, инженерчлэл, химийн бүтээгдэхүүн, машин болон хүнсний бүтээгдэхүүн байдаг. Итали улс нь G8-ын гишүүн орны нэг бөгөөд аж үйлдвэрлэсэн 8 том гүрэн эдийн засгаараа дэлхийд 7-д ордог хүчирхэг гүр юм а. Тус улсын хойд хэсгийн хүн амын дундаж орлого нь Европтой дээгүүрт тооцогддог. Ромын эзэнт гүрний үеийн томоохон төв болохын хувьд археолог, соёл урлаг, уран зохиолын баялаг өв уламжлал ихтэй орн юм а. Мөн Итали орн нь газар дундын тэнгисийн феминизм, хүнлэг ёс, хүнийг дээд төрлийн амьтан болохыг хүлээн зөвшөөрдөг шинжлэх ухаан болон сэргэн мандалтын өлгийн нутаг билээ. Эдгээр бүхий л хүчин зүйлийн явцад Мачиавелли, Данте, Леонардо да Винчи, Галилео гэх зэрэг олон алдартай хүмүүсийн бүтээл онолууд нь Европын улс төрийн үзэл санаа, философи, урлаг болон хувирсан юм а. Дэлхийд алдартай зураачид болох Гёте, Боттичелли, Леонардо да Винчи, Микеланжело, Тинторетто болон мөн нэртэй хөгжмийн зохиолчид болох Верди болон Пучини, мөн алдартай найруулагч Федерико Феллини нар бүгд Италид төрсөн юм а. Дэлхийд дээрх урлаг соёлын үнэт үеийн 60% нь Итали улсад төвлөрсөн байдаг учраас та Итали улсад заавал саатаарай. Ингээд та бүхэндээ Итали улсад сурцгай өдөрлөг хэрхэн болж өнгөрсөн талаар хүргэе. Итали улсад тэтгэлэгтэй суралцгаая 56 их сургуулийн 350 гаруй мэргэжлээс сонгон суралцах боломжтой. Бакалавр, магистр, доктор зэрэгээр тэтгэлэгтэй суралцахыг урьж байна. Зохион байгуулагч Edu Italy төв, Итали улсын элчин боловсрол солилцооны төв, Итали улсад тэтгэлэгтэй суралцгаая. Би өнөөдөр маш их баяртай байна. Та бүхэнд мэдээлэл өгч байгаа да. Энэ байгууллага олон жил Монгол оюутнуудыг Италийн их сургуульд суралцуулж байгаа. Бид албан ёсоор цаашид дэмжин ажиллах болно. Итали улсад сурахыг хүсэж байгаа оюутнууд тавтаа морилно. Манай орны онцлог мэргэжлүүд гэж байдаг. Үүнд хөгжим, дуур, технологи, дизайн, арт зэрэг мэргэжлүүд нь дэлхийд алдартай байдаг. Монгол оюутнууд сайн суралцаад эх орондоо буцсан ирж хөгжил дэвшилд нь сайн боловсон хүчин болно гэдэгт би маш итгэлтэй байна. Жил бүр 40-50 оюутан манай дээр шалгалт өгөн их сургуулийнхаа визийг авдаг. Цаашид энэ тоо нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Ер нь боловсрол нь үнэтэй чухал гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Та бүхэнд баярлалаа. Итали улсад тэтгэлэгтэй суралцгаая буюу Италийн боловсрол өдөрлөг 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Чингис зочид буудалд болсон юм а. Зохион байгуулагчаар Итали улсын элчин сайдын яамны боловсрол солилцооны төв оролцсон бөгөөд өдөрлөгт ирсэн оюутан залуучууд маань Итали улс руу хэрхэн явах, ямар сургуульд, ямар мэргэжлээр явах талаар харилцан ярилцаж мэдээлэл авч байсан юм а. Өнөөдрийн өдөрлөгт оролцож байгаадаа маш их баяртай байна. Би Чинхуандо хотод ажилладаг. Италийн их сургууль болон Чинхуандогийн их сургуульд тавтан морилно. Манай сургуулийн Итали хэлний факультетэд Монгол оюутнууд 6 дахь жилдээ амжилттай суралцж байна. Итали багш нар Монгол оюутнуудад их дуртай заадаг. Учир нь гэвэл Монгол оюутнууд Итали хэлийг их хурдан сурдаг бөгөөд маш сонирхолтойгоор суралцдаг. Монгол оюутнууд маань хятад оюутнуудаас их ялгаатай. Жишээ нь тэд нэр багш нартайгаа сайн харилцаатай байдаг. Манай сургуулийн зүгээс Монгол оюутнуудыг маш их дэмжин ажилдаг гэдгээ албан ёсоор хэлье. Та бүхэнд баярлалаа. Итали улсад тэтгэлэгтэй суралцгаая 56 их сургуулийн 350 гаруй мэргэжлээс сонгон суралцах боломжтой. Бакалавр, магистр, доктор зэрэгээр тэтгэлэгтэй суралцахыг урьж байна. Зохион байгуулагч Edu Italy төв, Итали улсын элчин боловсрол солилцооны төв, Итали улсад тэтгэлэгтэй суралцгаая.
Хэрвээ та бүхэн Итали улсад сурахыг хүсэж байгаа бол манай орны онцлог мэргэжилтнүүдийг танилцуул. Итали улсын их сургууль сурахад маш олон давуу талууд байдаг. Гадаад оюутнуудад олгодог тэтгэлэг боловсролын систем нь бусад орноос их онцлогтой, татвар төлдөг улсын ихтэй сургуулиуд нь сургалтын төлбөргүй байдаг. Наад зах нь Милан хотыг хүн бүр мэднэ. Дэлхийн загварын хот гэдгийг бүгд л мэднэ. Загвар зохион бүтээгч, гутал, технологи, хүнс, Феррари зэрэг дэлхийн алдартай зүйлүүд бүгд Италид байдаг. Итали улс аялал жуулчлал маш өндөр түвшинд хөгжсөн. Мөн яаж хоол хийх, яаж ресторан удирдах, Европын түүх бүгд л Итали улсаас гаралтай. Уран барилгууд, урлагийн мэргэжилтнүүд зэрэг нь Италиас үүсэн хөгжсөн. Та бүхэн Итали улсад тавтай морил.